цахилгааны үн нэмсэнтэй холбоотойгоор цаашдаа төлөвлөж байгаа ажлуудтай холбоотойгоор хоёр асуулт асууя. Гэр суурингийн өрхөдөд улаан алдагдал цахилгааны хэрэглээг хэмнэх талаар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулсан гэж байна. Бодит дээр хэдэн өрхөд зөвлөмж өгсөн бэ? 3 тарифтай тоолортой өрх хэд байгаа вэ? Бид нэр үнийг нэмсэн. Гэтэ эсрэгээрээ хэмнэх энэ заавар зөвлөгөөг эрчимтэй хийх хэрэгтэй байгаа даа. Утааг үнэхээр бууруулъя гэж байгаа бол байшингаа дулаалаад цахилгаанаар халааж байгаа энэ хүмүүсийг бид нар дэмжих хэрэгтэй. Одоо энэ намар хүртэл ямар ажил төлөвлөж байгаа хэдэн өрхөд энэ зөвлөмжийг өгөх вэ? Өвлөөс өртөж дулаалах хэрэгтэй байгаад байгаа. Ялангуяа юм дулаан цагаар дулаалж ижил бидний утааг шийдэх боломжтой. Утааг бол ерөөсөө дулаалгаар шийднэ. Дээрээс нь цахилгаанаар халаана уу, газар халаана уу, сигаретийн халаана уу, оршин суугчдын өөрсдийн сонголт байх хэрэгтэй. Тэгэхээр нэгэнд үр дүн ярьж байгаа бол хэдэн өрх зөвлөмж өгсөн юм бэ? Утаа эхлэхээс өмнө дахиад хэдэн өрх зөвлөмж өгөөд хэдэн өрхийг ийм хитрхи их цахилгааны зардал гардгийг нь хэмнэх боломжийг бүрдүүлэх байгаа ажлын төлөвлөгөө нь юу байна гэсэн эхний асуулт. Хоёрдугаарх нь болохоор ер нь манай төр засгийн хамгийн том үүрэг гэдэг бол тодорхой байх явдал. Тодорхойгүй байгаагаас болоод гэр сүрэн газар байшин гэрээ дулаалж чаддаггүй, модоо тарьж чаддаггүй, нүхэн жорлонгоо био жорлон болгож бас өөрчилж чадахгүй байгаад байгаа. Төлөвлөлтийн гол зорилго гэдэг нь бол тодорхой мэдээллээр иргэдийг хангах хэрэгтэй явдал. 8 дүрэгт 422 төрлийн техникийн шинжилэл хийнэ гэсэн төлөвлөгөө байна. Яг бодитоор аль хороодуудад ийм шинжилгээ ажил хийж байгаа вэ? Одоо утааг бууруулъя гэд цахилгаан халаагаарч шилжсэн боловч цахилгаан 380-аар ирдэггүй. 220-оор ирдэггүй. Тиймэрхүү их үед. Тэгээ буцаагаад 100-аа оруулж ирээд галаад төлөд эхэлдэг. Яг аль хороодууд энэ 2025 оны өвөл цахилгаан тасрахгүй байх юм. Тэр хороодуудын нийтдээ хэдэн өрх байгаа? Энийг нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 дээр уялдуулж өгсөн үү? Нийслэлээр очиод асуухлаар эрчим хүчний яам мэдээлэл өгөхгүй байх гэсэн хариулт надад тавиад идэг. Сайдаас энэ дээр тодорхой хариулт авбал сайн байна. За, Ганжиргийн Лувсан жомсгшөөний асуултанд за 5 номерын микрофонд за Лувсан жомсгшөөний асуултанд хариулъя. Гэр ороллын аль өрхөөдийг дулаалах зөвлөмж өгье гэж. Мэдээж үеийн эрчим хүчний яамнаас зөвлөмжүүдийг өгöd ирж байсан. Түгээх сүлжээнүүдээс ч өгöd ирж байсан. Бид нар ард түмдээ нэг юм зөрөгтэй энэ хэлж чадахгүй. Энэ сүүлийн үед манай гэр оролд барьсан Монгол гэрч төр хувийн орон сууцч төр ямар нэгэн стандарт гэдэг юм байхгүйгээр сүүлийн Улаанбаатар хотын төхөнд хэдэн жил 350 60 жилийн төгтөө баха. Ийм л юм явсан байгаа байхгүй юу? Энэс шалтгаалаад нэгдүгээр хүндрэлд гарсан. Хоёрдугаар дулааны үнийг гэд доогоор бариад байхлаар дулаалах сонирхолгүй болчиход байгаа байхгүй юу? Гэд хэмтхэн өртөгтэй учраас зах зээлийн үнэндээ очих юм бол тэр дулаанаа үнэнд ортуулах чинь бас нөгөө дулаалахын тулд хөрөнгө оруулалт хийнэ дээ. Тэрнийг хэдэн жилд нөхөх юм бэ? Урсгал зарлаа яаж хэмнэх юм гэдэг юм чинь удахгүй болчиход байсан зах зээлийн харилцаанаас гарчаад байсан учраас энэ өртөгтөнд хүрэх тухай асуудлыг нэгдүгээрт ярьж байгаа. Тэгэхгүй бол баг энэ хэмтхэн дулаанаараа дулаалахгүй байгаад байсан нөгөө хэрэглэгчтэй цахилгаанаар хэрэглэдсэн ашигтай байсан ийм нөхцөлд нуухгүй байгаа ийм байна. За тодорхой байх хэрэгтэй гэж ярьж байна. За яг Улаанбаатар хоттой яриад Улаанбаатар хотыг одоо би сая ярьлаа. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 600 мегаваттын хүчин чадал, Баянгийн цахилгаан станцын 660 мегаватт, сая дээр Шивэваадаар барагдаж байгаа 660 мегаватт гэх юм бол 2 гигаватт орчим эрчим хөлсөөр бид нар бий болж байна. Энийг Улаанбаатар хот руу авч ирэхэд Улаанбаатар Багаанга дүүрэг дээр 500 кВт-ийн нэг дэд станц, Урах наран хороол дээр 500 кВт-ийн нэг дэд станц, Сонгон сум дээр Баянцог сум руу орж магадгүй шүү Төв аймаг руу. Нэг 500 кВт-ийн дэд станцаар хооронд нь болохоор Улаанбаатар хотын хоёр талд 1 гигаваттын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчнүүд ирнэ. Түүнээс цаашаа Улаанбаатар хот руу дахиад 220 кВт дуулгаад 110 35 гэдэг ингээд буурлах байгууламжийг явуулахад Улаанбаатар хотод таны ахалж байгаа 240-тай яхад эхний одоо 2031 32 онд хүртэл 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг ийм тооцоо гарсан. Улаанбаатар хотын дараагийн урлагч даваа далаа. Манай яамны бодлого төлөлтийн газрын дарга 90 үлзэг хамтарсан ажлын хэсэг явж байгаа. Энэ 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн энэ зорилтын эхний
1 тэрбум долларын санхүүжилтийн их өсвөрийг бид нар болоод хил зэрэг цаашаа хөгжүүлээд явж байна. Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк сая ирж Монголд ирж уулзсан. Бид нар өнгөрсөн жилээс хойш хэлцэж явж хагаад энэ 2 тэрбум долларын эхний 1 тэрбум долларын санхүүжилтийг 900 саяыг нь Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк Монголын тал 100 сая долларын хөрөнгө оруулалтыг шийдсэн тохиолдолд 35 хүртэлх жилийн хугацаатаа 3.2% гүйт жилийн юанаар анхны эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацааг нь бол нэг доор хаяж 5 жилээс багагүй хугацаанд байхаар ийм шийдвэрүүд явж байна. Цаана үлдэж байгаа манай засгийн газрын баталгааны уран зай хүрэх юм бол үлдэж байгаа 1 тэрбум долларыг бид нар босгох бололцоо бол эрчим хүчний яамд байна. Бид нар чадна. Гэхдээ энэ бүгдийг сангийн яам, эрчим эдийн засгийн хөгжлийн яам энэ орон зай бүгдийг нь эрчим хүчний салбарт өгчихгүй юу гэдэг ийм асуудлууд байгаа учраас энэ асуудлуудыг бид нар хөгжүүлээд явж байгаа. Их усүр олоод ирж чадж байгаа. Ийм л байна. За зохицуулахаар нэмээд нэг юу хэлье. За 4 номерын микрофонд хариулт өгье. Нэмэлт хариулт. За Улаанбаатар цэцгэлхэн дагуу сүлжээний 440 мянган хэрэглэгчийг хоолыг тоолууртаа хэрэгжүүлэх төсөл 2026 онд хэрэгж дуусахаар ингээд хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ хоолыг тоолуурт 2 тарифт 3 тарифт руу шилжих сонголт нь бол хэрэглэгчд байгаа. Тэгээ яг хэдийн хэрэглэгч шилжсэн байна, хэдийн хэрэглэгч зөвлөгөө өгсөн байна гэдгийг танд тусна хариулт өгье гэж бодож байна. Дөрөв өрийн төвийн гишүүн асуугаад гэсэн энэ факторууд энэ жишүүл түвшний хувийн зарцуулалт дээр 1 грамм дээр би энийг хэлээд өгье. ТЭЦ 2 дээр 549.4 грамм киловатт цаг буюу 1 киловатт цаг эрчим хүчийг үйлдвэрлэхэд 549 грамм нүүрсийг зарцуулж ийн гэсэн үг. ТЭЦ 3 дээр 320.3 грамм киловатт цаг, ТЭЦ 4 дээр 273.4 грамм киловатт цаг энэ өнгөрсөн оноос 1.5 граммаар нэмэгдсэн байна. Дахны дулааны станц 432.2 грамм киловатт цаг өнгөрсөн оноос 0.2 граммаар буурсан байна. Эрдэнэтийн дулааны станц 415.2 грамм киловатт цаг 3.5 граммаар нэмэгдсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн дулааны цэцгэлгийн станц 498. За 4-р микрофонд 1 минут факторны анализ ганцхан грамм нүүрсэл яриад байна. Өөр хүний нүүр технологи яриарэ. Түвшний зардал бол дийлэнх хувийн эзэлдэг 70 задгадын станц ихэд 1364.1 грамм киловатт цаг буюу 70 задгадын станц 3 мегаваттын блоктой. Тэгэхээр энэ блокийн хүчин чадлын англи тест рүү бол 123 мегаватт байж байгаа дээдлийн. Тэгэхээр энэ нэгжийн хүчин чадлын агрегатээс хамаарат цахилгаанд бол юм байна. Дулаан дээр бол бас килограмм гекалаар тооцдог. Дулаан дээр бол ТЭЦ 2-ых 193.5 килограмм гекал, ТЭЦ 3-ых 176 килограмм гекал, ТЭЦ 4-их 171.5, дархны станц 187.5, Эрдэнэтийн станц 189.8, Эрдэнэт үйлдвэр 201 килограмм гекал, 70 задгадын станц 238.6 кг гекал, дулаан дээр бол 2023 оноос 24 онд бол бүгд буурсан юм үзүүлэлттэй байна. За ойлголоо. За ингээд нүүрсний орц тэр ярьлаа. Тэгээд факторны анализ гэдэг хүний нөөц, менежмент, тээвэрлэлт, өөр бусад зүйлүүд байдаг бол бас бичгээр өгүүлэх буян болно. Баярлалаа танд. За ингээд за Ганзургийн лувсан жамсгч 2 асуултанд хариу авч чадаагүй гэж байна. Нэмж хариулах боломж өгье. 5 номерын микрофон Чолсрон сайд. Лувсан жамсгчийн асуултанд хариулъя. Орчны бохирлыг бууруулах үндэсний хороог 2023 онд дуустал эрчим хүчний сайд бий тулгайлж явсан юм. Гэтэл нийслэлуудын агаарын бохирлыг бууруулах ажлыг нийслэлуудын засагтаар хариуцна гэдэг ийм шийдвэр гарсан учраас Улаанбаатарууд энэ зөвлөгөөнүүдийг ярьж байгаа. Хот илүүд тооцоол мэдээлэл танд өгөх ёстой байх болно. За Чолсрон сайд нэмж хариулт өгье. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог 2 хуваагаад Улаанбаатар хотын агаарын асуудлыг бол нийслэлийн засагтаар хариуцахаар ийм шийдвэр гараад энэ зөвлөмжүүдийг агаарын чанартай холбоотой асуудлуудыг нийслэл Улаанбаатар хот шийднэ. Энэ мэдээллүүдийг нийслэл үндсэн хариуцаад явж байгаа. Бид эрчим хүчний салбар зүгээр нийслэлтэй тус болоод нэмэлт мэдээллүүдийг өгөөд явж байгаа гэж ойлгож байна шүү. За 3 номерын микрофонд нэмэлт хариулт өгье.
За энэ эрчим хүчний үнийг 11 сараас нэмсэнтэй холбогдуулаад манай яам эрчим хүчний зохицуулахороо компаниудын хамтарсан ажлын хэсгийг бид бүх аймагуудад Улаанбаатар хотод зохион байгуулж ажилласан. Санал гомдол өргөдөл хүлээж авч за түрүүн Лувсан Жамсаг гишүүний хэлдгээр яг одоо шин Улаанбаатар хотын хэмжээнд бид нийтдээ 400 өргөдөл гомдол ирсний 135 айлаар нь ороод тэр айлуудын одоо нөгөө дулаан алдагдал, цахилгааны алдагдал, хэрэглээний өсөлт, үн төлбөрийн одоо талаарх зөвлөмжийг бол яг газар дээр нь одоо Улаанбаатар хотын 6 дүүрэгт бол өгсөн байгаа. Энэ ажил бол мөн бүх аймагуудад яг бүх түгээх сүлжээнүүд ажлын хэсэг гараад айл өргөдөл гомдол гаргасан айл өрхөөр нь яваад ингээ гомдлыг бол барагдуулаад гомдлын барагдуулалт 98% гүйцэтгэлтэй гарсан ийм дүн байна. За шойсрынсаа 5 номерын микрофонд айлал хороолвэ гэж нарийн бичиж асууж байна. За мэдээж тог тасрахгүй байна гэж байхгүй Лувсан Жамсаг. Одоо бидний байгаа ганцхан их хүйсвэртэй тийм үү? Аливаа хэрэглэгчд 2 их хүйсвэртэй бид нар болгоод энэ төвшөнд очтол энэ 30-40 жилийн асуудал бол. Тог баг тасрах тухай ярина. Уг тасрахгүй байх тухай байхгүй. Ягаад гэвэл тог тасрахгүй байхын тулд 2 их хүйсвэртэй байж таарнаад нэг талд нь үйлчлэгээ хийхэд нөгөө талаас сэлгэн залгадаг. Энэ боломж бол үнэндээ Улаанбаатар хотын сүүлийн 30 жилийн хугацаанд энэ төлөвлөлтөө өвчин гэр орол дээр ийм болцоо байхгүй. Тэгж худлаа ярьж ард түмнийг худлаа болгодож хэрэггүй бид нар чадахгүй. Баг тасрах тухай ярина. Одоо та бүхэн мэдж байгаа бид нар одоо хаврын эрхчлэлийн намрын бэлтгэл ажил, өвлийн бэлтгэл ажил хийгээд явсан. Хороо дууд дээр нийслэлийн жишээлбэл Монгол даяараа л бид нар системтэй зарлж хагаад хязгаарлнаа. Энэ орон засвар үйлчлэгээ хийнэ гэдэг илэн далангүй шууд ярьж байгаа. Түүнээс таны яриад байгаа шиг. За Лувсан Жамсаг гишүүн тодруулж асууна. Инх цэцэг гишүүнийг микрофон асуултанд оруулаарай. Ерөөсө попрод байгаа юм байхгүй сайда. Хаана тасрахын хаана тасрахгүй юм бэ гэдгийг бид нэр тодорхой гаргаж өгөх ёстой шүү дээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр байшингаа дуулаад гэрээ дуулаад цахилгаан хаалгаар шилжчихээ. Энэ хэсгийг бол бид нэр тэгэх юм бол тогийн таслахгүй гэсэн юм тодорхой байдлыг өгөх хэрэгтэй гэдгийг л би хэлээд байгаа. Нийтээр нь тасрахаа болоо гэдэг би ерөөсөө асуудал хэлээгүй. Би өнөөдрийн талбай дээр явж байгаа үзлэн үзлээлтэй эрчим хүчний яамны танилцуулгаас харлаа. Улсын хэмжээний юм байгаад байгаа болохоос Улаанбаатар хотод хаана аль хороо тог тасрахгүй юм бэ гэдэг тийм төлөвлөгөө байх ёстой шүү дээ. Хоёрдугаарх нь 440 мянган хэрэглэгчийг ухаалаг тоолорч шилжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм тийм 26 оноос өмнө тийм тэрнийхээ мэдээ том мэдээллийг бас гаргаж өгөхийг хүсэж байна. Тэгэхээр энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 дээр бид нар энийг л тодорхой болгож өгөхгүй л төрийн хамгийн том үүрэгч одоо тодорхой байх ёстой. Энийг л авъя гэдэг байгаа юм би. За 5 номер. За Лувсан Жамсаг гишүүн та тодорхой асуулт тавьж байгаас бид тодорхой хариулъя гэдэг. Улаанбаатар хотын гэр хороололд 2 талын их хүйсвэртэй тог тасрдаггүй болох таны яриад байгаа. Ийм гэр хороол эндээ байхгүй. Тэр бид нар тийм уруулаг улаан цайм чадахгүй юмыг би уруулмааргүй байна. За одоо тэр урд нь тэр гэр хорооллууд тэр 4 кВт-аар халаалт гинэ гэж цахилгаана гэдэг. Яг бод байдлаар 4 кВт-аар чинь 100 м квадрат гэр хорооллын байшин халааж хүч хөрөхгүй байхгүй юу? Тэгэхээр чи тог тасарнаа да. Ачаал нь хөрөхгүй болохоор тасрна шүү дээ. Тэг тасрахгүй байна. Бид нар гоё юм таслахгүй болно гэд. Хэрвээ тог таслахгүй гэх юм бол 2 талын их хүйсвэртэй. Бүр ярих юм бол тэр хэрэглэгч дахиад одоо генератороор байж тог тасрахгүй бол. За Лувсан Жамсаг гишүүн тодруулъя. 1 минут. Чожил сүрэн сайдаа би таныг ажил хийхгүй байгаа ч юм уу эсвэл таны хийсэн ажлыг ерөөсөө үүсгээгүй шүү. Таны төлөвлөж байгаа энэ ажил дээр 8 дүүрэгт 422 төрлийн техникийн шинжилгээ хийнэ гэж. Энийг би байршлан хаана юм бэ л гэж асуугаад байгаа. Ингээ бичсэн байгаа зүйл чинь газрын зураг дээр хот төлөвлөлт дээр уялдаж явж явах хэвээр. Нийслэлээр очиод асуухлаар эрчим хүчний яам юу хийж байгааг мэдэхгүй байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би ингээ аргаа бариад өнөөдөр эрчим хүчний яамнаас нь асууж байгаа. Тог тасарна гэдгийг би л ойлгож байна. Үн нэмсэн тодорхой хэмжээнд таслана. Гэхдээ бид нэр төр өөрсдөө хаана тог тасрахгүй юм бэ гэдгийг
Энэ төлөвлөж байгаа ажлынхаа хүрээнд тэр нэгэ тодорхой гаргаж өгөө. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 дээр тусгаж өгөх хэрэгтэй байна гэсэн зүйлийг хэлж байгаа болохоос ш таны хэлж байгаа энэ тайлбаруудыг би бүгдийг нь ойлгож байна. Би чинь тийм тэнэг хүн биш шүү дээ. Инженер хүн. За 5 номерын микрофонд инженер хүний асуултанд инженер хүн хариулна. За. Лувсан гишүүний асуулт нэмээд хариулъя. Би лав Монголын улсын цахилгаан хэрэглэгч бүрийг 2 талын их үүсвэртэй болгоход чадвал 3 талын их үүсвэртэй болгохоос нааш тогооч нь таслахгүй гэж би худлаа амлахгүй. Нэг талын их үүсвэртэй байхад нэгдүгээр таснаа гэдгийг хэлье. Засвар үйлчлэгийг хийнэ гэдгийг хэлье. Нэг. Хоёрдугаарт тэр сая таны ярьж байгаа тэр 107 сумын сум дээр хүчлийн 8 дүүрэг ороод 422 төрлийн одоо шинжилгээ ажил хийнэ гэж хүчлийн уналттай болчиход байгаа. Жидэн ялтыгад улаачаад байгаа газрууд дээр багаар шинжилгээ ажлууд хийж энэ эрчим хүчний үнийг өртөгтөн ойртуулах арга хэмжээ авсан бол манай энэ салбараас 2-3 бүтээгдэхүүнтэй цахилгаан эрчим хүч дулаан тэгээд өөр жоохон бий. Энэ бүтээгдэхүүнийхээ чанарыг нэмэгдүүлэхэд шүүмжил баг одоо гарахын тулд байгаа их усур 77 тэрбум төгрөгөөр энэ шинжилгээ ажлуудыг хийж жоохон багасхыг гэсэн ийм шийдвэр гаргаад зорилт төвшөнд нь өнөөдөр баталчаад байгаа. Гэтэл харамсалтай нь энэ эрчим хүчний төрийн өмчт компаниудын 66% менежментийн эрхийг эрчим хүчний яам өнөөдөр өнгөрсөн сараас эхлээд хариуцгаа болсон. Эрчис Монгол гэдэг компани гарч ирээд тэр компаниудаа энэ асуудлуудыг ярина. Тэгээд энэ эрчим хүчний өртөгтөн оржуулах арга хэмжээний нэг хэсэг нь бол зогссон. Улаанбаатар дулааны үнийг өртөгтөн оржуулах ажил хийх чадахгүй болж байгаа. Цахилгаан эрчим хүчний үнийг тэр шинэ их үүсвэрүүд, валютын анш, инфляц, импорт эрчим хүчний үнүүдээс шалтгаалсан энэ төгсгөлөх ажлыг хийж чадахгүй учраас энийг Эрчис Монгол гэдэг компани менежментийг хэрэгжүүлэгч компани ямар үйл ажиллагаа явуулахыг би тэр хүмүүсийн өмнөөс урьдчилан хэлж чадахгүй байна. Тийм учраас энэ 422 арга хэмжээний хэдийг нь үлдээх юм. За Бадамдоржийн Пунсламаг гишүүн асуулт